Деформацийн үзэгдэл ба харимхай хүч гэсэн энэ даалгавар байна. За энэ даалгавар бол физик хичээлийн 12 дугаар ангийн улсын шалгалтын жишг даалгавар байгаа. Агуулганд бид нэг 8 дугаар ангид бичсэн ийм даалгавар байгаа шүү. За үүнийг тэгээд багш нь тодорхой туршилттайгаар тайлбарлаж өгье. За үзэгдэл юу явагдаж байгааг та бүхэн анзаарсан байхаа. За тэгэхээр энэ хоёр пүшний хат нь за яг ижлэр энэ хоёр пүшний хатыг яг ижлэр авъя. За хоёулангийн ийм юм тохиргоон дээр тавьчих. Өөрөөр хэлбэл пүшний хат буюу сурах чадвар нь ижил байна. За анх тэгээ энэ хоёр пүшний яг хэвтээ тэнхлээс дээш өргөгдсөн өндрийн хэмжээг ингээд шугамар хэмжчихье. За ингээд хоёуланд нь ижил хэмжээний ачаа зүйлээ. Ижил хэмжээний ачаа зүйлээ гэдэг маань энэ хоёрт үйлчилж байгаа хүчний хэмжээ ижил гэсэн үг. За туршилтыг дэлхий дээр явуулж байна гэж ойлгоё. За ингээд туршилт эхэллээ. За эндээс та бүхэн юу ажиглах вэ гэхээр энэ пүшний сонирхтын хэмжээг ажиглана. За хоёулангийн сонирхт бол нэг 11-2 орчимд байх шиг байна, тийм ээ. За туршилтаа дахиж боловсронгуй болгоод ингээд харъя. За энэ дээр давхар биднэрт бол вектор гэсэн хэмжигтэй орж ирнэ. За тэгэхээр туршилтыг одоо анх энэ хоёр пүшний анх байсан байршлыг хэвтэж шингэтгэлийн дагуу тэмдэглэж явлаа. За тэгээд дараа нь энэ хоёрын энэ сонирхтыг тэмдэглэж авах ийм зүйл үгүй. За эдгээр юунууд дараа нь болъё. Энийг 8 дугаар ангиар ойлголтыг жишиж үзэх гэж байгаа учраас энэ тохиргоо өөрчлөгдсөн байна.